аваад үлдсэн ийм түүх жишээлбэл байдаг байх жишээтэй. Ингээд аваад үзэх юм бол яг хэдийгээр одоо хятадууд ялангуяа сүнс одоо байгалийн одоо хүчнүүлэх гэж үзэж байгаа боловч эртнээс ахуулаад орчин үеийг хүртэлх бол хятадуудын одоо тийм ээ сэтгэл зүйд нь бол тэнгэр бол маш тийм трансцендентал зүйл байгаад байгаа юм. Өөрөөр тэнгэрийн шийдвэр гэдэг нөгөө күнзийн үзэл сургаалт өнөөдрийг хүртэл одоо тийм ээ бас сэтгхүүд нь одоо нөлөөлдөг хэвээрээ байгаа юм аа. За дараа нь хүн бол төрөлхөөсөө сайн бөгөөд түүнд муу юм байдаг нь төрлөх шинжинээ гээсэнс болдог гэж Мензийн нотлохыг бол сүнз үл зөвшөөрөөд хүн бол ерөөсөө л төрөлхөөсөө муу шин чанартай гэж одоо үзсэн. За учир нь хүн бол дарамт үзүүлэх инстинкттэй байдаг. Гинэ бие биендээ дандаа дарамт үзүүлэх инстинкттэй байдаг тийм. За иймд хүмүүс дайсагналцаж байдаг. Өөрөөр хэлэх юм бол надад чамд төрхөөсөө би ээжээсөө хөвлөгөөс гарахтаа л хин нэгэнд дарамт үзүүлдэг инстинкттэй төрсэн байхгүй. Тэгэнгүүт би болдод инстинкт тийм ээ болд гэдэг би хүнд дарамт үзүүлдэг инстинкттэй гарна. Бусдаа буцаагаад болд надад дарамт үзүүлдэгс. Тэгээ энэ хоёрын зөрчил чи юу өсөж байна вэ? Нөгөө дайн гэдэг зүйлийг чинь бий болж шít. Яагаад өнөөдөр тийм үү Монголын нөхцөлд нийгэмд гэр бүл салалт тий өндөр байгаа юм. Яаж байгаа бие биендээ нөгөө инстинктээ гаргаад тэр хоорондоо үүснэ дайсгалцлаа дарж чадаагүй давж чадаагүйгээс болоод гэр бүл салж байна. Тий хамгийн энгийн жишээ тийм үү? Гэдэг ч юм уу тийм ээ энэ нөгөө инстинкт дайсгалцлыг одоо тайлбарлах хамгийн энгийн жишээ. За дараа нь хэрэг хүн төрлөхөөсөө сайн байсан бол түүнд хүмүүжил, ёс төр, хууль, үүрэг, эцсийн эцэст ерөөсөө энэ төрийн засаглал гэдэг юм чинь байх хэрэггүй байсан юм аа. Хүн угаасаа л одоо тийм ээ сайн юм чинь хин нэгээр хүмүүжүүлэх яах юм? Хүн угаасаа сайн юм чинь тийм хууль захирагдах яах юм? Хуулийн хэрэг байхгүй шүү дээ. Хууль захирагдахгүйгээр угаасаа бүгдээрээс тийм ээ хууль зөрчил гэдэг ойлголт байхгүй байна шүү дээ. Угаасаа сайн. Төр яах гэж байгаа юм? Чи болохгүй шүү, чи болж шүү гэж зохицуулт хийж шүү. Тэг хүн угаасаа сайн юм чи зохицуулт хийх шаардлага яах нь байхгүй байх шүү. Гэдэг ч юм уу энэ асуудлыг бол одоо тийм ээ сүнз харж үзчихсэн. За жишээл эртний монголчууд бол тийм ээ хизээч үүдээ төвчдггүйсэн. Өөрөөр хэлэх юм бол эсхийн хаалгатай байдаг байсан тийм. 13 дугаар зуунд эсхийн хаалгатай байсан. Дараа нь модон хаалгатай байсан. Одоо төмрөн хаалгатай болж магадгүй дэд наана хаалгатай бол тийм. Энэ юу гэж байгаа хүн төрлөг ямар ч байсан хүн төрлөختөн гэж томоор ярих монголчууд л хүний мөн чанар нь ямар ч байсан уруудаад явж яана гэдэг ойлголт энэ ч байгаа байхгүй. Яагаад эсхийн хаалгатайсэн юм? Яагаад гэвэл хин нэгэн бол доржийнхаас юм хулгаалаад доржийн хүүхдүүдийг хүчирхийлээд доржийн одоо юу гэдэг те доржид одоо ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг байсан байхгүй. Өнөөдөр бид нар бүгдээр л айц үзсэн шүү дээ. Тэ? Өөрөөр хэлэх юм бол өмнө нь бол юу гэдгийг хүн заагаж ойрхон яваараа нохоо шуунаас холхын яваараа гэдэгсэн л өнөөдөр хүнээс хол яваараа нохоо шууд ойр яваараа гэдэг ч юм. Тэгээ энэний цааш шалтгаан бидний хүн чанар мөн чанар чинь л яагаад байна вэ? Муудаад байгааг нэг илэрхийлэл. Тэр хүн чанар гэдэг юм яа сайн болох вэ гэдэг бол маш том чухал нөгөө талаасаа. Өөрөөр хэлбэл бидний оршихуйн асуудал. Бид нар яаж орших вэ гэдэг маш том фундаментал асуудал болж хувираад байгаамаа. За дараа нь сүнз бол идэвхтэй байх зарчмыг бол номлосон байна. Тэгээ идэвхтэй байх зарчим нь юу гэж номлосон бэ гэхээр хувь заяа буюу батализм те тэнгэр цөвдгийн оронд тэнгэрийг захиран эд юмаа аривжуулахын дээр босоо. Тэнгэрийг зөвхөн магтандуулахын оронд тэнгэрийг гэрх ашигтад зохицуулахын дээр биш үү. Эд юм аяндаа аривжихыг гордон суснаас өөрөө өсвөл дээр биш үү. Өөрөөр хэлбэл тэнгэр залбираа за тэнгэр миний одоо мас ургийг тийм ээ аривжуулаарай гэдэг ингээд залбираад тэгсэн мөртлөөс малаа маллахгүй тийм үү байгаад байвал малчин өсөхгүй байх нь шүү дээ. Тэ? Өөрөөр гэртээ гизээ хөвлөө. За би нэг өдөр баян болон шүү гэж ажил хийхгүй, ном уншихгүй суугаад байвал чи тэгэл ядуу хэвээрээ болох юм. Нал гэдэг асуудлыг бол сүнз ярьсан байна. Тийм учраас идэвхтэй байх зарчим чухлаа гэж ярьсан байна. Хин нэг нь энэ сүнзийн цаа санаа юу гэсэн үг вэ? Хин нэгэнд зүгээр нь оргүй ухаас нь найз суухын оронд чи зүгээр л хөдөлмөрлөл гэдэг л маш том чухал санаа хэлж байгаа байхгүй юу? Аавдаа итгэж суухын оронд аав намайг баян болгоно гэж итгэж суухын оронд чи хөдөлмөрлөл. Эхнэр маань нөхөр маань намайг тэжин шүү гэж итгэж суухын оронд чи хөдөлмөрлөл гэдэг цаад санаа нь бол ийм юм байна.
За дараа танин мэдхүү бол сэрлээс эхэлдэг гэж байгаа. Тэгээ хүнд бол 6 төрлийн сэрэл байдаг тийм ээ та бүхэн мэдж байгаа. Харах, сонсох, амтлах, үнэрлэх, мэдрэх. За тэгээд нөгөө нууц одоо тийм ээ юм гэсэн ийм 6 төрлийн одоо нөгөө далд одоо мэдрэхүү гэж. Ийм 6 төрлийн сэрэл байдаг. Тэгэхээр тэр одоо ямар нэгэн зүйл одоо тийм ээ хадны бит одоо өөрөөр хэлбэл би харж байна гэдэг чинь би миний харахын сэрэл ажиллаж байна гэсэн үг байхгүй юу? Би үнэртэж байна гэдэг бол миний хамрын сэрэл ажиллаж байна гэсэн үг. Ингээд өөрөөр хэлэх юм бол танин мэдхүүд буюу эпистемолог танин мэдэх асуудлыг бол философид генеалог буюу эпистемолог гэж хоёр нэр томьёогоор хэлдэг. За тэгээд генеалогийн үүднээс бол сүнцийнхаа сэрэл одоо тийм ээ тэр танин мэдхүү сэрлээс эхэлдэг бөгөөд гэхдээ мэдрэхүүн эрхтнийг сэтгэхүй захирдаг гэж сүнз үзчихсэн. Өөрөөр хэлэх юм бол бидний тэр одоо нөгөө харъя сонсъё гэдэг тэр бидний сэрлийн одоо эрхтнүүдийг сэтгэхүй захирдаг. За ийхүү гэж үзчихсэн. Өөрөөр хэлэх юм бол сэтгэхүй захирна гэж үзснээр сүнз бол рационалист байна. Танин мэдхүүнийг хоёр онолгоогоо нэлээд хэдэн онолгоо. Гэтэ хоорондоо туршилдаг хоёр онолгоо. Рационализм, эмпиризм, сенсуализм гэж. Тэгэхээр рационализм гэдэг та бүхэн угаасаа би танад унших материалд өгсөн байгаа та мэдж байгаа тийм. Рационализм гэдэг бол хүн оюун ухаанаараа сэтгэхүйгээрээ альва мэдлэгийг олж авч байгаа бол тэр мэдлэгийг бол рационализм гэж байгаа. Ингээд аваад үзэх юм бол сүнс бол рационалист байх нь. Харин эсрэгээрээ үгүй оюун ухаан чухал биш ээ. Бид итгэлээрээ, бишрлээрээ эсвэл тэр мэдрэхүйгээр олж авсан мэдлэг л үнэн юм а гэж үздэг үзлийг сенсуализм гэж нэрлэж байгаа. За ийхүү хүнд ба түүнийг заламжлагч нар гол нь ёс суртахууны сургаал боловсруулж түүнийгээ философийн зарим үдлээр үндэслэн зөвтгөх зорилт бол тавьж ирсэн байдаг байна. За хүн сургаалаа дэлгэрүүлж байсан тэр үед энэ сургаалыг шүүмжлэх замаар хятадд олон философи сургаалууд бий болж исэн. За энд Христийн тоолын өмнөх 6-аас 5 дахь зуунд бий байсан даосизмыг нэг түрүүнд дурдах шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол яг нэгэн цаг үед гарч исэн гэхдээ хүнзийг одоо тийм ээ маш олон одоо тийм ээ сургаалууд бол одоо шүүмжилж исэн. Даосизм, логизм, нэрийн сургаалын гих мэт сургаалууд. За дараагийн сургаал бол монголчуудын одоо тийм орчуулгаар бол бомбын сургаал. За энэ даосизм бол нэг талаас нь философийн сургаал, нөгөө талаас нь бол одоо даосизмын шашин болтлоо одоо тийм ээ хятадд бол одоо хөгжиж исэн. За энэ монголчууд бол бомбын сургаалч гэж нэрлэдэг. За тэгээд түүхэнд авч үзэх юм бол одоо Чингис хаанда энэ бомбын шашны нэг ламтан тэгээ Чингис хааны бомбын шашинд орооч гэж хүртэл одоо ятгах гэж одоо тийм ээ Чингис хаантай уулзж ирсэн одоо тийм ээ тэмдэглэлч хүртэл одоо тийм ээ бэж байдаг байх жишээтэй. За тэгээд энэ даосизмын сургаал энэ болвол одоо бусад одоо хятадын одоо сургаалд үснэ 6 сургууль байгаад байгаа шүү дээ эртний. Энэ дотроос хамгийн их философи шинжийг агуулсан сургаал гэдгээр бол ялгарч байгаа юм. Жишээл хүнзийн сургаал, хүнзийн, минзийн, сүнзийн сургаал ихэвчлэн ёс суртахууны шинжтэй бол даосизм бол ялангуяа одоо тийм ээ их тийм философи шинжтэй байгаа. За тэр ч бүхэл нэг алдартай апоризм байдаг шүү. Хятадд бол морь унсан хүнийг бол гаргахгүй гэсэн одоо 20 цээр тавьсан байсан. За энэ үед бол одоо юг даосизмыг үндэслэгч Лаоз бол тухайн одоо хятадынхаа хууль дүрм нийгмийн амьдралын хэв журмыг одоо тийм эсэргүүцэж энэ бол миний байх нийгэм биш байна. Энэ хүн амьдрах хэтэрхий муухай нийгэм байна. Тийм учраас би энэ нийгэмд амьдрахгүйгээд даяанчлах гад тийм хятадаас гарч явхад одоо яг тэр хориг байдаг. Тэгээд тэр хэлээр гарах гэт нь одоо нөгөө тийм ээ тийм харуулууд зогсоосон гэх тийм морьтой хүн гаргахгүй гэж. За тэгэхэд нь Лаоз юу гэж хэлсэн байдаг вэхрээ цагаан морь бол морь биш гэж хэлээд тэгээ гараа явсан бичдэг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нөгөө хил дээр байсан усууд нь хэлэн. За ингээд та бол одоо тийм ээ мундаг хятадын одоо энэ философч та ингээд даяаж хийгээд одоо бидрийг одоо ингээд хаяа явж байгаа юм байна. Одоо тэгээ хаяа явахдаа одоо бидэрт одоо ингээд тэгээ захисан сургаалаа бидэрт ингээд бичиг үлдээгээч гэж. Тэгээд нэгэн одоо тийм ээ захаа
бичвэр үлдээсэн. Энэ нь одоо юу гэдгийг те Лауз гэдэг хүн байсан юм байна. Ийм үзэл сургаалтай байсан юм байна гэдгийг үеийн үед үлэмжлэн одоо тэр хүний тухай мэдээлэл үлдэхэд тэр одоо тийм ээ тэмдэглэл нь бол одоо тийм ээ Лаузыг гэрчлэн үлдээсэн юм а гэсэн ийм одоо тийм ээ намтар байдаг. За ингээд даосизмыг үндэслэсэн анхны философи нь бол Янжу. Гэхдээ одоо тийм эхлэлийг нь тавьсан. Ингээд даосизмыг бүр хөгжүүлээд хүн төрөлхтөнд үлдээсэн хүн бол Лауз юм аа. За тэгээд даосизмын одоо тийм философи бол их сонирхолтой. Та нар өөрсдөө бие даагаад одоо энэ даосизмын ном зохиолтой танилцаараа. Яагаад бол даосизмын энэ Лаузын зохиосон дао гэдэг ийм ном нь бол бүр орчуулагдсан байж байгаа ийм хар хавцтай ийм ном бол байж байгаа. Та бүхэн өөрсдөө нарийн гүнзгийрэл судлаарай. За дараа нь хүнзийн одоо суртал ёс суртахууны төрийн удирдлагын асуудлыг голлон анхаарсан бол даосизм тийм сэдвээс гадна философи асуудлыг боловсруулахад ихээхэн чармаалт гаргасан. Тэгээ энэ даосист философийн хамгийн гол чухал философи ойлголт нь дао гэдэг одоо ойлголт байгаа. За тэгээд энэ философийн үүднээс дао бол Тэнгэрийн доорх ертөнцийн юм бүхний эхлэл үндэс ба оргил бас ертөнцийн байгууламж хууль мөн. За өөрөөр хэлэх юм бол энэ ертөнцийн анхдагч субстанц нь бол дао гэж үзэж байгаа. ертөнц юунаас үүссэн бэ гэвэл онцлог үзэл нь бол дао байна шүү дээ. Дао. Тэгээ дао бол хоёр янз байдаг гэж үзэж байгаа юм. За нэртэй дао, нэргүй дао. Тэ? За тухайлбал одоо энийг тайлбарлах юм бол нэг нь бол байнгын дао гэж байнга байж идэг өөрсдөө мөнхийн дао. Тэр бол үзэгддэггүй, сонсогддоггүй, баригддаггүй, төгсгөлгддөггүй, тэгэхэд нэрлэгддэггүй. Энэ одоо байнгын даог бол хүн төрлөختний танин мэдхүйн чадвар хүрж таньж чадахгүй. Уг нь тэнд нэг дао гэдэг нэг юм байж идэг. Гэхдээ хүн төрлөختний оюун ухаан тэр зүйлийг танин мэдэж чаддаггүй. Тэгэхээр тэр танин мэдэхгүй байлаа гэж тэнд байхгүй гэсэн үг байна шүү дээ. Байхгүй бол биш байж идэг. Тэгээд тэнд яг нь хүн төрлөختний амьдрал ингээд зохицуулахад байж идэг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ дао гэдэг ойлголт та бүхэн үзсэн Гераклитыг уншсан те Гераклитад логос гэдэг ойлголт байгаа шүү дээ. Яг тэр логос гэдэг ойлголт адилхан дүүж байгаа ойлголт байхгүй юу? За нэг юм дао гэдэг юм байна те. За иймд түүнийг хэлбэрүүдийн хэлбэр гэж болно. За нөхөө энэ байнгын даоогаас төрсөн дао. Өөрөөсөө төрүүлсэн нэг дао байна шүү дээ. За тэр нь бол нэр авсан дао. Тэр бол үлгэр загвар байдалд юмыг өөртөө авч өчтөрчнөө үйлдэх тоо томшгүй юмс маягаар оршиж идэг дао. Гэхдээ даогийн энэ хоёр төрөл гарал нэгдэд бол ахгүй биш нь ахгүй шиждэг байдлаар хувирч идэг. Өөрөөр хэлэх юм бол юу вэ гэхээр даосизмд хоёр өөр дао гэдэг нэг зүйл юм. Энэ дао нь өөрөөсөө нэртэй даог төрүүлсэн. Тэгэхээр нэргүй дао бол ахгүй биш байдлаар оршиж идэг. Нэртэй дао бол ахгүй байдлаар оршиж идэг гэж одоо тийм ээ үзсэн бахнэ. За ингээд өнөөдрийн хичээл энэ хүртэл одоо дуусгая. Тэгээд шалгалт авах гээд байгаа учраас би ингээд тийм ээ хоёр лекц ингэж орууллаа. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Лекцээ сайн сонсороо, хичээлээ сайн уншаарай. Тэгээд шалгалтаа сайн өөрөө баяртай.